За ингээд хоёр тоглогч дундаа авсарсан энэ тоглолтын эхний тоглолтоо ховд Шонхрууд багаас ирэхээр болсон 50-ц тоглолтууд байгаа бол энэ тоглолтод гараанд гарч ирсэн байна. Тун жаргал цэрэгний нөгөө талаас товцоод 2 оноогоо авлаа. Мужийн слоныг авсан Маккензи дамжуултыг баасан дөржид өгсөн. Баасан дөржийн шийдэлтэн амжилттай болсон. Баасан дөрж бэлэн болсон байгаа юм байна. Росс 2 хамгаалч өөр татаад гой дамжуултыг өгсөн. Пок Маккензи мөрийн өдөөс гэсэн тавчлаа. Хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Тожилд орж зүүн дайраад орсон төгсгөл амжилттай болсон. Ховд Шонхрууд баг үг. Нөгөө талд зөрөөд орсон дамжуулт доор тожилд орж тоглох амжилттай болгосон. Яалтчгүй л энэ шалаад өгсөн Цэрэнбаатар буцаад дашторж гой иргэсэндээ доор сул болсон тоглох амжилттай болголоо. Тэрнаа Цэрэнбаатар Покийг өстэй нам аваад үлдчихлээ. Пок гивэнгөө явсан гүнгүй ямтаа шаваад үлдсэн шүү. Цэрэнбаатар эсрэг хүнд байдлаа шийдсэн. Россын шийдэл амжилттай болсон. Таслагдахад ойрхон байсан отхон жаргал аваад үлдчихлээ. Занаа тожилд орж суул шийдсэн. Холын зан шийдэл амжилттай болсон. Тожилд орж өнөөдөр тоглоом дээр отхон жаргал нүрэн шугнаас баасан дөрж 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Өчигдөрч сайн байсан өнөөдөрч Бродерсын явтаар өндөрлсөн. Дундаас хөдөл амжилттай болсон. Зол жаргалын 2 оноо. Манай статистикийн албаас маш гоё тоглохоонд зол жаргал шаалтаад өгсөн төгөлдөр тоглох амжилттай болсон. Бродерсын тоглохог сонирхын ивэл Батхойгийг ардаа үлдээгээд гараад ирсэн шүүм. Ягмрын ивэл талбайд орж ирсэн даруйдаа 2 оноо авлаа. Тонескон доошоо орсон доо. Батхойгийн зүүн тоглох амжилтгүй 2 тогломжийг үүсгэсэн. Норол Пэл 2 оноо авлаа. Оноо авчаад үжигсэн 90 уурын амьсгал тоглолтын хэмнэлт бол гайгүй байгаад байгаа. Элмор зөрөөд орсон тоглох амжилттай болсон. Бас өндөр байна. Батхойг суларч чадсан холын зайн шидэл дамжилттай болсон хол Шонхруудын 23 дахь оноо илүүтэй гараад ирлээ дээ. Батхойгийн дамжуулт Норол Пэл царнерээс тоглосон. За Бродер 2 тогломжийг үүсгэж чадсан. Элмор зөрөөд орсон тоглох амжилттай болсон. Хурдан тоглоо Батхойг 2 оноо авсан. Шонхруудыг дэмжиж явах шиг байна. Мөр дундын шидэл зайнуудаар амжилттай болсон. Энэ тоглолтын амжилттай орсон. Дамжуул төгөлтөөр ирж байгаа. Төгөлтөөр задарсан. Зол жаргал суларсан. Холын зай шидэлд амжилттай болсон. За өнөөдөр Ховд Шонхруудын тоглооны гүйцэтгэл өдөртэй талбай хэцүү байгаа учраас шидэж бас хамгаалтыг задлах гад байна. Нөгөө талд харин Рейли Росс шидэлтийн амжилттай болсон. Одоо талбайд гарч халаалт хийсэн. Росс баасан дөржиг аргалсан. Росс дундаа сэргээ шидсэн. Россын шидэлд амжилттай. Голын эсрэг Росс хамгаалагч өөртөө ирэх үед дамжуултууд гоё явж байна. Слэм дан өөрөө тоглох шийдлээ. Олоолаа гараад ирсэн. Энийг оноолох хэрэгтэй. Тулга 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Элбийн тулга 3 оноог багтаа авчирлаа. Отхон жаргал зай гарсан. 3 онооны шийдэл. Дамжилтгүй өөрөө 2 тулгамжийг үүсгэсэн. Рейли Росс хойшооныг алгаа шийдсэн. Холын шийдэлд амжилттай болсон. Нэмэлтийн шийдэлтийг үүсгэн. Урдан тоглохоонд Маккензи Мөр Захын Бродерсогийн тоглохоо Мөр хамгаалагч аргалаа тоглохоо амжилттай болсон. Маккензи баруун дайраад явсан. Татаад дундын зайн тоглохоо оновчтой болсон. Батхойг ямар гоо дамжуултыг өгсөн бэ? Покийн тоглох амжилттай болсон. Батхойгийн чихэр шиг дамжуулт байлаа да. Мөр доошоо өгсөн Элмор. За Элмор довтлж чадсан гэн удаа 2 оног авч чадлаа. За дамжуултыг гаргаад өглөөдөө 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. 2 дахь боломжоор өсгөр 2 оноо авч чадлаа. Үнэхээр Маккензи Мөр загмалчаа маш гоё аргалсан. Дундын шийдэлт амжилттай. Өнөөдөр Бродерсын тоглооны бас гол зүйлс байгаа юм байна да. Батхойгийн дамжуулт төгөлдөр дээр ирсэн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Нөгөөдөр зөрөөд орсон Рейли Росс гоё иргэсэндээ өөргсөн тоглох амжилттай болсон. Рейли Росс дорж эсрэг иргэсэн баасан дорж эсрэг тоглох амжилтгүй өөрөө 2 тогломжийг үүсгэсэн. Онооны зөрөө 19 болж холдсон. Росс ороод ирсэн. Росс дашнарч явалт ямар сайн болж байна. Гэхдээ Росс аргалаа гараад ирсэн тоглох амжилттай болсноор онооны зөрөө албан ёсоор 20-с илүү оноо дутуу байгаа багт бол бас давуу тал үүсэх боломжтой шүү дээ. Бас нэг хоорондоо ярилцсан. Магадгүй Бродерсын яхагчуулагчид бол нөгөө цуцлагын цасарцлага ойрчсон. Мөр довтлооны амжилттай болсон. 2 оног авлаа. Ховд Шонхруудын платинум ивент төгч спортыг дэмжих төвийн албаасны дэлгэр топ конторс засварлаас гарч ирээд отхон жаргал холын шийдэлтийг амжилттай болгосон. Тулаад тасалж Маккензи Мөр ардаа өгсөн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Дашторч
хөгжүүл амжилт байгаа. Аа. Хоёр дахь өдрийнх нь багт бол ялчгүй цаг бага гарч байгаа гэж хэлж ийсэн тоглоом онортой болсон. Одоог хоёр нь авсан. За тэгээд дараагийн өдөр тоглолтоо Бэртэл гимтлүү те. тий. Маккензи Муур тоглоом амжилттай болсон. 2-1 авлаа. Багийн 51 дахь нь 16 онооны Маккензи Муур дамжуултыг өгсөн баасан дөрж 3 онооны шийдэлтэнд амжилттай олжээ. Энэ хоёр үзлээ. Сэрэх боломж байна. Тулга шийдэлтэнд амжилттай болсон. Элбийн тулга оноо Батбек зүүн дээрээ явсан. Өөрс нь амжилттай болсон. Өөрс өгсөн бөмбөг Муур зөрөөд орсон Муур зүүн амжилттай болсон. 6 онооны зөрүү гараад ирсэн дамжуулсан Миндоер цаана өгсөн Элбийн тулга шийдэлтэн онооштой болсон. Поки 3 дугаар үед Бродстер харж ирсэн таар үзүүл. Энэ удаа ховч хонхрууд дээр гарч ирж байна. Даштор 2 дахь боломжийг үүсгэсэн Маккензи Муур холын зай шийдэлд амжилттай болж тооны харьцаа 71 дээр тэнцлээ. За 4-р үеийн 7:45-аас хойш 12 тэг. Бөмбөг таслагдсан Миндоер Россис гараад ирсэн Бродерс онооны илүүг авлаа. Ямар гайхалтай эргэлт. Орсон Маккензи Муур маш олоос Маккензи Муур Макны логон дээрээс шилжлээ. За ингээд үзэгчтэй Завхан Brothers баг ховд шонхруудыг энэ тоглолтод 79-оор буулгаж авч байна. Тоглолтын 3 дугаар үед 21 хүртэл оноогоор хожигдож авсан Brothers инхүү. Энэ тоглолтод хожиж байгууллагатаа бүр 7 оноогоор хожиж байгууллаа. За Завхан Brothers-ийн хувьд бол үлрэлийн 8 дахь хожлоо байгуулснаар 8 хожил 8 хожигдолтойгоор үлрэлтэйг үргэлжлүүлэхээр болсон. Харин нөгөө талд 3 дараалсан хожлын цуврал нь ийхүү зогсож байна үзэгч